Хэлэх шиг тийм энийг яагаад. All right. Ингээд миний влог шүү дээ. За хоёрын влог шүү. За нэг за тий. За хөрх харагчин жижиг хүмүүсийн нэмэг шүүгсийг нийслүүлчихье. За энэ хоёр ч гэсэн голтоос олгож байгаа. Тэр чинь нүүн hi guys гэж хэлсэн шүү дээ. 1 2 3 Hi guys. Дараа нэг чинь Бүдэн дуун. Жижиг байна. Нүгс яар. За бид гурав бүрэн бүрэлдэхүүнээрээ ингээ бүдэ ирээд ингээ бид гурав уулзлаа. Тэгээд Зя. өнөөдрийнхээ влогоор бид гурав юу хичээнэ гэвэл хөрхөн ийм асуулт бэлдсэн байгаа. Тэгээд энэ асуултнуудаа нэр ингээд гоё асуугаад энэ дээрээ хөрхөн ийм girls talk хийж байна. Girls talk. Яг гоё. Влог заа ингээд girls talk гэдэг. Юу яа thumbnail-ийнхаа зүгээр нэгийг ингээд жоохон За тэгээ. За тэгээ 2-3 секунд тайлбарлаас скриншот гэж байна. За тэгээ. За girls talk гэдэг ингэж юм уу ингээд ингэж юм уу? Окей. тэгээд Окей, за 1 2 3. За. Зочноосоо эхлэв. За би шууд асуугаад эхэлчихье. За. Тэгээд за дээрээ ер нь та хоёр хоёулаа хариулж шүү заяа. Тэр асуултанд одоо ингээд ээж аав нар одоо эмэгтэй охтуудыг ингээд багтан ингээд айгу одоо strict хатуу байлгадаг штэ. Яг тэгээд багт чинь хатуу байлгасан нэг юм амар ядаргаатай санагддаг заяа. Тэгсэн мэт л одоо та хоёр амар баярлдаг зүйл юу вэ? Толгой би шууд ажиллаж байсан тийм. Яг ингээд орж ирэхээр ерөөсө хатуу байлгасан гэх юм бол байхгүй. Амар жоохносоо Бүх юм л open одоо жишээлбэл найзуудтайгаа гарч орч юм уу? Юу гэдгийг тиймэрхүү ярианы сэтгэл юм уу? Жохон байхад нөгөө ингэдэж штэ нөгөө томчууд юм ярьж нөгөө тийшээ ормоор гэдэргээд нэг тиймэрхүү юм байдаг штэ. Ерөөсөө ингээд тийм restrict тийм юм ерөөсөө байгаагүй. Тийм ер нь бүх юмд open тэгээ энэ юм байдгийг шүү гэдгийг ингээ өөрсдөө ингээд харуулдаг гэсэн болохоор одоо тийм байхгүй. Харин тэрэнд нь талархдаг. Тийм болохоор юм руу яагаад ахгүй. Энд чинь юм байдгийг юм чинь гээд ухтгүнээ олоод ойлгоцсон болохоор тэгээд яг хуу тийм хатуу юу гэхээс илүү яг одоо амар хэрэг болдог тэрэнд нь талархдаг юм гэх юм бол одоо ямар ч үед яг өөрийгөө ядчил хоолоо игээд идчихдэг ч юм уу те эсвэл гэрээ цэвэрлдэг аим ахын ариун цэврийн тал дээр хийчих юм уу. Энэ За жаараа. За тийшээ. бид гурав байрлалаа солио босоо ороод ирээ. одоо нөгөө copyright ороод бүр гай Би ч бицээ згсэн гараа. За ингээ явчих. Энийг барьчихлаа юу. Би энэ минь явчих. Бид гурыг бүр яг бичлэгээ хийх болонгууд бүгдээрээ гарч ирээд дуугаад дундагнаас яг одоо хийгээд гисэн чинь бүр ингээ Яа даа. тэгээ босод зүгээр л бүгдээрээ тоглоод би гадаахаар гарч ирэхгүйсэн байж яаж чадчихна. Тэгээ суухан уруулаа ер нь босоод хариулсан чи яа тийм. Тийшээ ийшээгээ анир амар гоё харагдчих шүү дээ. Тэгээ түрүүнийхээ асуултыг үргэлжлүүлээд та хоёр ингээд товчхон гэс хариулаа яваарай. Угаасаа цаашаа зөндөө асуулт байгаа юм. За тэр нь тэр нь одоо нөгөө хувийн ариун цэвэр ч юм уу тэг ядчил эмхтэн өнгөл дотор хувцаа яаж цэвэрхэн бүр жоохносоо яг тийм амар цэвэр чи юм тэгсэн. Тэгээл ер нь амар кэрийн яг манай ээж аав хойлыг тийм болохоор энэ тийм wife material болох ч гэсэн. өөртөө магтаад эсвэл энэ хүн дайлж майлдаг ч юм уу те одоо найзууд ирэхэд ядчил ингээд гоё дайлаад гаргахад тэндээсээ гоё мэдрэмж авдаг. Эсвэл амьдарч байгаа газараа заавал цэвэрхэн байх хэрэгтэй ч юм уу. Яг тийм зүйл care сурласан. оо яа. Чиний хувьд тийм зүйл юу вэ? Миний хувьд шүү дээ. Миний манай аав ч ер нь айгүй хатуу байдгүйс хгүй надад манай ахад зүгээр надад дүү зүгээр би нөө айлын дунд байдгүйс болохоор надад ерөнхийдөө айгүй хатуу одоо эрэгтэй хүмүүстээр дан ялангуяа ингээл цонх монхондоор бандан ирэх юм бол айгүй биел загнуулдаг зүгээр ингээ найзтайгаа уулзж байгаа мөртлөө биел загнуулдаг. Тэгэхээр тэр нь яг хуу тэр үедээ ингээд нэг жоохон надад хэцүүдэлтэй байдаг байсан. Сүүлдээ аав ээжээс амар айчдаг болчихж байгаа штэ. Нөө эрэгтэй хүмүүс энэ төр ихээр зүгээр энд шүү зүгээр окей. Тэгээд дараа нь ингээд том болоод ингээд ирсэн чинь нэрэл хаа хамаагүй бас тэг нэг юм болж болохгүй хүмүүстэй яадаггүй ийм тийм байхгүй юм гэдэг ер нь зүгээр тиймэрхүү юм байна. Тэгээд тэр тайрын тэр твэрч байдал бол яг ялцгүй тийм юм байна. Гоё юм байна. Тэгээд айгүй гоё жишээ авч гарч ирлээ. За энийг би шууд нэг асуулт үргэлжлүүлээ явчих заяа. За. Энийг бол эмэгтэй хүн болгоноос асуух хэрэгтэй гэж бодож байна. За чиний хувьд нь штэ. Perfect wedding ямар байх вэ? Яа энэ надад бүр юм тархинд нэг юм юу гэд юм аа. Нөгөө төсөөлөл би яг ингэж боддог юм
амар их юм мод зодтой ийм гоё ногоон байгаль дотор ингээд жижигхэн нөгөө нэг ийм нэг хөшгнөөс өлгөөд идэх ч юм эсвэл бүр жижигхэн ийм гоё унжуулдаг гэрлүүд идэв штэ битүү. Тэгээ ингээд одоо би энэ чи зургийг оруулчих энэ нэг яг ингээд дээгүүр нь ингээд хүмүүсийнхаа дээгүүр гэх юм одоо ингээд битүү тийм гэрэлтэй тэгээд ийм тийм төсөөллийн одоо юу гэх юм байгаль донд амар гоё юм гэрэл мэрэлтэй том том цэцэгнүүдтэй. Хоёроо. Та хоёр төвлөрч чадчихэв нү? Амар хэцүү байна шумал. Аалц мал нүгээр яваад бүр яг алах. Шаргаалны уран дээр суудсан юм шиг. Бэж хараад зогсчих. Бэж яа. Хөөе. Хари. Энэ ястаа наатгүй юм байна. Ороод хийчихэлтэй эсвэл. Харин ээжл яг жижигийн сус эсгтээр аа. Энэсийг хэлт харуул. Энэ найзуудаараа бид нэр ингээ кампинг хийж байгаа. Тэгээд яг ийм хаустай ийм гоё газар. Шууд энэ талаар яваад орчих уу? За тий. За жижи бол орилоод алгууллаа. Йоо, гэхдээ яг ингээд басаал доош харсчинь ингээд ботхин чи дээ ёо. Түрүү харахад байхгүйсэн бий суусан ч гараад ирсэн мэднэс. Яна яг миний хараа энэ хуран дээр шумал хатчих чинь тараа. яг гэр орон дээр нэг 3 том амар том аврах битэн сууд ирсэн. Шууд твдэд насан шоргоолсон. Оо яна. Яа энэ шумал нь ямар амар юм бэ? Энд бараг хийч мэн юм шүү. Сайн нэг бичигдсэн байгаа. Би яг одоо шүү. Өөний бичлэгээ үзэж яг энэ дэр чи ингээл аал тавьчихсан бол яах вэ? Я бас хөдөө гоё цааж хоо нэ нах. Энд дээр Яг одоо шүү дээ. За ингээд гэж ярмаар. За ингээд үргэлжлүүлээ. Бид гурав ингээд дараагийн спотыг олоод бас ингээд амтангуудаас холдоод ингээд амтан хүн амтнаас олдоод гэж. Хоёр өндөр ажиллаж байна. Nice. Okay. Зя. За юун дээр явжлаа? Миний хөрөмлж исэн. Өө тийштэй яваа. Шууд ингээд тайлбарлаж чадахгүй байхгүй. Би энд оруулчих. Тэгээ жижи бас эндээс намайг оруулсныг үзэрэй ш. Яа. Тэгэл ингээд яг плажин нэг иймэрхүү манай нөгөө гэр чи эмхтэйчүүдийн иймэрхүү. Иймэрхүү гэж юм. Одоо энэ донд оруулна гэдэг иймэрхүү гэдэг байгаа байхгүй юу? Өөр тайлбар хийгээд. Тийм. Хоёр юм яа. Иймэрхүү гэж ингээд агаар дээр ингэж гаргаж ирээл гэж. Окей. Би бас нөгөө нэг юу болчихоо. Ингээд оруулчих тий гэж. Бас нэг тийм гоё гэрэл мэрэлтэй. Гэхдээ ингээд амар олон хүн биш нэг тийм яг гоё ойртныхоо тийм хүмүүстэй. Нэг тийм цомхон бөгөө нэг тийм амар гоё тансаг тийм хөрм өгсөж байна. Чи цомхон их хүсдэг юм чи. Тий. Тэгэл аль хормонд нөгөө урдагчтай хүмүүсийг тэгэл өөр штэ. Хайда Монголд хийгэж бодож гин үү? Энд хийгэж Монгол тийм гэж бодож байна. Чиний хувьд би болохоор бүр ингээд амар нэжгэр өрөмгийг амар хүсдэг. Амар том. Зөндөө олон хүмүүсийг уриал тэгээд бүрстэй нэжгэнсэн зүгээр дөргөөсөн тийм амар тас гэсэн үү. Нэг яг юм бол эмэгтэй хүн хөрм ганцхан болно. Тэгээд амар аз жаргалтай гэхээс илүү одоо memory амар гоё memory үлдэхийг хүсдэг. Тэндээс авж байгаа мэдрэмж дахин давтагдашгүй. Exactly. Тийм зүгээр бүх юм perfect ажиллахыг хүсэж байна. За бас ирээдүйн нөхөр нас сонсч ивэл сонсно эзтэй гэж. Би ч яг уу тийж байгаа болчин та их ч удаа илүү close байгаа хоёр шүү дээ. Юу Айгүй ядаж найз залуучуудтай. Чи яг одлоо энийг байгаа юм дээ. Нэ хөрм гэдэг чинь ер нь амар том юм. Тийм тэр бол үнэхээр том зүйл. Үнэхээр яригдах хэмжээ нэрээ. Мэдээж эмхтэй хүн болгол хөрмөө юм л дээ тий ингээд. Тэгэл хүн болгоны тайминг өөр болохоор тэгэл тухайн үед.
За чи Болох хаа? асуух уу? За тэгээ. Миний нөгөө асуулт бэлдсэн цаасыг уучлаарай өөр юм ордохгүйсэн. За та одоо өрхөж байсан тий. Тэгээд тийм болохоор хоёр юм штэ. Ингээд өрхлээс ингээд сурж авсан өөртөө ингээд энэ ийм л байх хэрэгтэй юм гэж сурж авсан хамгийн том ганц зүйл. Тэглөө. Миний зөндөл юм сурсан л та. Тэгээд яг нөгөө нэг юу хагарвал тогоон дотор өгдөлээ. Олгоо хагаруул тогоон дотор. Хагаравч тогоон дотор. Тий. Яг хоорондоо байгаа ийм болсон асуудлыг хоорондоо шийдвэл зүгээр юм лээ нөгөө гэр бүл мөлийн хүмүүс яг мэдээд ах хэрэг байхгүй. Тэгэхээр нөгөө тусдаа гэдэг шиг ингээ улам иви гэд нөгөөдөл нь нөгөө хүнийг харахад илүү буруу болчихдог юм байна. Одоо ингээд жишээлбэл ингээд жижи бит хоёр өрхдөг байлаа гэж бодъё за. Тэнгүүт би ингээд жижи зөндөө олон гоё заан чанар миний харилцаа зөндөө юм baаш. Тэнгүүт одоо жишээ нь нэг бит хоёрын муудалцсан нэг шалтгаан байнгут би пүүдэд очиод хилчих юм бол пүүдэд жижигийн тэр олон гоё зан чанаруудыг мэдхгүйгээ зөвхөн миний хэлсэн тэр муу зүйлээр энэ хүнийг төсөөлөх болно. Тэр энэ бол яг family members тэгээд найзуудын хувьд ч гэсэн яг адилхан ажилдаг. Тэгэхээр яг тэр хосуудын хоорондын харилцал голдол ах хамгийн найзууд дээр яг тийм байхгүй тэгээд хоёр найзуулж ирсэн аа. Одоо жишээ нь хоёулаа ингээд амар сайн найзууд байнгуудаа би өөр хүмүүс төр очиж чамайг муулаад ээж чамтай найзлаад байгаа амар утгагүй байгаа байхгүй юу. Тэрнтэй адилхан ер нь яг хосуудын харилцаанд дэр жисэн харилцаагаа яг дотроод байлгаа. Яг үнэ. Наа чи бол өстэй зүг. Тэрийг бол дэмжиж чинь. За. Миний хувьд өөрөө өөрийгөө хайрлах зайвалдах. Тий, ер нь ингээд ямар ч хүн гарч ирсэн хизээч яг 100% өөрийгөө өөрөөсөө илүү хайрлаж болохгүй хамгийн ямар таан тий болохгүй биш зүгээр яг ингээд мэдээж тэл хосуудын харилцаа юм чинь тэнцээч өчнөө олон ийм уналттай бусалтай юмуд гарч ирнэ. Тэгээ тэрэнд яг ингээд ямар ч юмс өөрийгөө аварж үлдэх тийм зай үлдэх хэрэгтэй гэж боддог. За. дахиад нэг асуулт ирчихгүй. За миний дараагийн асуулт бол одоо яг өнөөдрийн хүртэл ингээл зөндөө юу тулаад ирсэн байгаа шүү дээ. Ингээл сайнч байна, мууч байна ингээд саад бэрхшээл гоё сайхан бүх зүйл ингээд тулаад ирсэн. Тэгээд ингээд өнөөдрийнхөө энэ өндөрлгөөс өнгөрсөн өөртөө юу гэж хэлмээр байна. Гоё тийм талархал ч юм уу эсвэл чи ингээд нэг тийм хэлмээр байгаа. Өөртөө талархаж байгаа юм уу? Яг өмнө ингээд асуудал хандах хандлага ингээд яг амар түүхийгээр нь ханддаг гэсэн юм уу? Одоо шууд уцаарлаа ингээд амар emotionally ингээд ингэдэг гэсэн бол одоо ингээд харьцангуй ямар ч асуудлаас айлуулах өөрийгөө зовоохгүйгээр тайвнаар ингээд хүлээн зөвшөөр. Ер нь хүлээн зөвшөөрж ирнэ амар сурсан юмнуудыг өөрийнхөө ч бай, бусдын ч бай сайн муу талууд одоо байгаа нөхцөл байдал санаа зовоод өөрчлөгдөж өөрчлөгдөхгүй зүйлс гэж бас байгаа шүү дээ. Тэгэхээр яг ингээд өөрийнхөө контрол хийж байгаагаар санаа зовхгүй байх. Хүлээж авах. Тэр нь ингээд өөрт ер нь амар амар. Тийм тэрийг тэгж сурсанд баярлалаа. Хуучны ихтэр минь. За би болохоор яг ерөнхийдөө ингэж хардаг юм уу? Хуучиндаа нөгөө нэг үг хэлэх биш. Ягаад гэх юм бол чи аль хэдийн past болсон учраас юм л гоо. Тэгэхээр нөгөө childhood-ээ healing гэж ярьдаг штеп нөгөө баг child. Тэр мөрийг тиймэрхүү тасал масал юмнууд бол хийжсэн заяа healing exercise юм уу. Тэгэхээр миний одоо зүгээр яг хардаг юм нь болохоор өмнөхдөө өөртөө юм хэлэх биш. Ирээдүгээс надад юу хэлэх бол гэж би яриа боддог юм. Одоо бидний ингээл нөгөө дотроо хүсэж байгаа нэг higher self байгаа шүү. Тэр хүн надад яг одоо байгаа ингээд нэг иймэрхүү хүн юу гэж хэлэх бол гэдэг талаас нь айгүй байраа ханддаг. Тэгээ чиний асуултанд хариулах юм бол like keep going гэж би дөрвөөс дандаа хэлээ. Keep going in the past, keep going right now, keep going in the future гэж. Ингээл шал өөр хүмүүс аим гоё өнцгөр ирж байна. Би бол ингээд бүтэгийн юу гэж хэлхийг мэдээд байгаа байхгүй юу? Өөрийнхөө бас юу гэж хэлээ. Тэнгүүтээ шал өөр хүн орж ирээд тэнгүүд ингээд expect хийснээс шал өөрөөр хариулаад би өөрийнхөө юу гэж хэлхийг бодоагүй бах таарахаар болсон. Би яг тэрийг асуучихсан юм байна. Би бүр надад бүр юм ухаан сайн байдаг. ингээд миний аав зүгээр бүр намайг бүр ингээд энэ нэг усаа. За. Одоо миний асуулт. Okay, good. За. Би бол хин таагч хөө баймаар за. Энэ таг гэж хэлсэн. Тэр үгүй тийм үг аяанаас тийм. За амар мом. Энэ ингээд амар амар тийм хөнгөн асуулт заяа. Таны хувьд ингээд хизээж мартагддггүй амьдралдаа авчижсэн хамгийн гоё бэлэг юу вэ?
Хамгийн гоё бэлэг. Ганцхныг хэлээ шүү зэ. Тэр яагаад юм бүр амар юм дурсамжтай гоё бэлэг юм. Миний яг болохоор сайхан бас одоо нэг мастера төгсөөд юу яж хахад миний ч нэг мөрөдлийн машин Теслаас авахгүй юу. Тэгээд мастера төгсөөд гэсэн чи ээж аав хоёр би хуучин машинаа дүүдээ өгсөн. Тэгээд ингээд шинэ машины юун дээр down payment ингээд хийгээд өгөө гингүүт амар баярлаа. Тэгээд болонгуудаа яг л аав ээж нар чинь нөгөө арай safe болохоор Toyota Toyota энэ дэрийг л амьддаг штэ. Тэгэхгүй ингээд охин өөрийнхөө ингээд мөрөдлийн машин авчиад хоёр down payment гээд надаа зүгээр яг тэдий өгч гээ нэг өгч байгаа мөнгнөөс арай жоохон багын амтаа би өөрөө цаашаа юу яагаад авчигээ. Тэгээд тэр бол ингээд амар гоё том бэлэг шүү down payment. Би тэрийг үг хэлийг ер нь ойлгох гэж бас. Тийм битүүр чинь дотоод бас сүлдээс ингээд тасаад ингээд балгасараад ингээд ойлгоод явчихсан заа. За бүдэг. Минийх тэгээд жоохон бялданач та. Нөөс хүчтэй гоё. Гүг. Гэнавага нөө би ирэхэд нөө анаа утас авч өгчсэн. Тэгээд тэр л байна. Йоо наач амар том бэлэг зөө ингээд. Ясас бэлэг амар гоё санагдчих шүү дээ. Тийм. За тэр байна. Утас. Бүдэ чинь тэгэхэд дэжих амар мяац гэстэй. Тийм хүү би бүр амар iPhone талдгаа бүр сүмцэн нөгөөх маань ажиллахгүй болсон тийм бах. Ингээд ажиллаад яваадсан. За тэгээ наваа гэрсэн чинь ингээд хоёр үржил авч өгчсэн. Амар баярлалаа. Бүр амар баярлалаа ёо. Тэр бол гоё Чисгүй билсэн. голоод чи явуулаа зү чи. Тийм үү. Оо ёо. За дараагаас л болохоор би нөгөө нэг бицээ асуултуудаа мартчих юм. Санжахан. Нөгөө нэг тойрын хувьд штэ олон нийтийн дунд одоо тойрын хэмжигдэхүүнээр бусдын хийж болох тэр хамгийн бүдүүлэг үйлдэл тэрийг харчих юм бол ямар ч хүн байсан тойрын үнэхээр ингээд Үнлэмж он гэж юу? тийм. За одоо ингээд Тайр гэж авто. одоо чинь ингээд Би бүр ингээ яг байхгүй болчиход биш гэж. чинь ингээд гадуур явжсэн чинь нэг хүн тийнд ингээд амар ингээд нүсэрэ айдаг ч юм уу бүдүүлэг үйлдэл тэгвэл тэрийг харчаад ёо зүгээр энэ бүр хизээч байж болохгүй зүйл гэж ингээд боддоо ш. Тийм бүдүүлэг бусад хүмүүсийн гаргадаг хамгийн одоо тойрын хувьд хамгийн бүдүүлэг үйлдэлүүд. Гадны үнээс гэж юу. Тийм. Одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүнээс л гэж харах юм. Миний хувьд болохоор эмэгтэй хүнээс болохоор нөгөө нэг юм хараалын үгнүүд ерөөсөө сонсч чаддгүй. Тэр амар эвгүй хэцүү санагдаад ингээд чихрүү ингээд дан гэж орж ирээд аюу эвгүй болоод байдаг. Нэг ингэдэг штэ. Муу пэчин ингээд муу гээчин гэж нэг амар ярьдаг нэг хүмүүсээ бүр ингээд зүрх дэлсээд ингээд Яг нэг тийм бүр амны юу болцсон хэлэн уншлаг болцсон тий. Тэг ингээд гарч байгаа ингээд хитэн үгний. Гэтэ ер нь эрэгтэй хүмүүс ч гэсэн ингээд айгүй их хэлж байгаа үгнийх нь бараг 5-ны 3 нь хараалт үг байгаад хүртэл надад жоохон таалагддггүй. Тэгээд эмэгтэй хүнээс дан ялангуяа ийм тийм нэг дээрээ. Тэр зөндөө ш тэр нэг тийм бүдүүлэг үйлдэлүүд. Гэхдээ хамгийн муухай гэх юм бол юу гэх юм бэ? Байдгүй байт тэргээж. Тач та. би энэ дээр нь эрэгтэй хүнийхээ хэлчихгүй. Тэг. Эрэгтэй хүнээс болохоор би нөгөө нэг юм харцнаас нь амар ингээд муу амар юм ширүүн харцтай эрэгтэйчүүдээс амар айгаад идэг гэх юм уу. Би тийм хүмүүс амар харж ирсэн болохоор одоо ингээд эмэгтэй хүнтэй ярьж байхдаа чаа би тэг гэдтэйгээд нэг юм амар юуг нэг харцтай зандрангуу хичээлтэй гэж мэгээ. Тэгээ тийм хүмүүсээ харна гэдэг амар айгаад идэг шин өөрөө ирэхгүй. Яачих юм блэ? Тийм чинь угаасаа ингээд нөгөө eyes don't lie ахгүй гэдэг амар юм ширүү харцтай эрдэчүүд айлгаад байдаг байхгүй юу. Тэрс бүр нэг амар яана гэдэг хавдаа биш зүгээр kind of scared for whoever is right next to him тийм. За миний хувьд нэг амар юунод орж ирэхгүй байгаа ч гэсэн олон нийтийн газар явж байгаа ямар ч хүмүүс нөгөө утас муцаар амар чанга орилж яриад үзэж байгаа ингээд бичлэг TikTok, Instagram, Reels-ийнхаа бичлэгийг бүр амар чанга орлуулад ингээд утас муцаар ингээд чанга яриадах намайг бүр амар тавгуутуулдаг ингээд гэж боддог. Бүр ингээд дургуйцлаа юм үнэхээр хүргэдэг. Тийм юмд амар дургу. By the way, за ер нь ингээд бас хурж ирчээд одоо ингээд нөгөө сошиал ингээд байгаад байгаа шүү дээ. Тэгээ нөгөө танихгүй хүмүүс ингээд хурж ирчээд шууд биенд хүрээд идэх амар дургу шүү дээ. Тийм шууд хурж ирэлөө. Тийм миний биенээр та ялангуяа одоо
өөр эсрэг хүснүүд гэх юм амар юм дураараа амар ингэж хүрдэг би тэрний амар дургу. Ер нь техникли мөрөндөө хүн үрэх амар дургу. Тийм наач яг үнэ яг юмор ер нь бол таньдаг нэг хальт таньдаг хүн байсан ч гэсэн яг ингээд дураараа амар толгойд байгаад хараа. толгойд ирэх мэрхэнд ингэж дураараа хурж мөрөөд ингээд үнэхээр бүр Хоёр одоо тэгээд эндээ бай гэж бодож гин үү? Монгол руу буцна гэж бодож гин үү? Хүрээдэг. Нууцгэр. Ер нь бол буцсан шүү дээ угсаа. Тийм. явандаа тэгтэр эдэн жилдээ бол буцахгүй хөө. Сурч мөрөө. Пүдэ болоор эдэн жилдээ буцахгүй. Би бол буцна. Гэхдээ тийм болохоор бид өөр нэг юм хол байх хэрэгтэй болох. Тэгээд Та чи ирээд шууд хамт байгаа лөө. тийш ирсэн цагаас хойш 24 7 хамтах шүү дээ. Одоо тэгээд аль нь одоо ингээ манай дүү бит хоёр шиг ингээ тустай амьдрах юм бол бас амар санд юм билээ. Та чинь бит хоёрыг бол бүр зузын билээ шүү дээ. Тийм шүү дээ. Тийш. Заримдаа бит хоёр чинь яг насны зөрөгтэй гэдэг ч гэсэн марцсан байдаг шүү дээ. Well насны зүрх юм шиг ярьж байна. Тийм угсаа тэгдэг нэг. Яа. Чиний хувьд Монголдоо амьдрах уу, ер нь эндээ л амьдрах уу? Би болохоор дараа жил юу Монгол явна. Тэгээд юу яа гэсэн нэг бол байдлаар аль аль нь 50-50 байгаа заяа. Ханаач оцсон угаасаа газарчдахгүй гэдэг мэдж байгаа. Хэрвээ бүр үгүй бол ерөнхийдөө бүр цаашдын амьдралаа гэх юм бол ер нь бол Америкт харж байгаа. Here. Би нөгөө нэг сайхан айгүй юу юм бэлээ штэ анх ингээд 9 жилийн өмнө энд ирж хахад одоо Америкийн гадаад улс шиг надад санагдаж байгаа штэ. Тэгээ Монгол руу очихоор ингээд стил тэн home town. Одоо болохоор яг эсрэгээр амар сайн нөө энд Америк дасцсан. амар дасцсан. 3 жилийн өмнө очиж хахад нэг юм яг нөө өсөж төрсөн нутаг гэдэр ингээд амар гоё байсан. Гэтэ нэг юм миний гэх орон зай байхгүй ч болсон юм шиг нэг айгүй юугүй санагдаад бүх юм ингээ өөрчлөгдсөн. Өмнө нь байснаасаа өөрчлөгдсөн болохоор ингээд Ийм найзуудын хүрээлэлж гэсэн шал өөр болоод ирж байгаа. хүүхдүүдтэй тэр хүмүүсийн чи үзэл бодол нь ч гэсэн өөр болсон болохоор ингээд үгүй small circle хамаагүй дээр л дээ. Энд ингээд бидний space гэж юм байгаад байгаа штэ ингээд амар хүндлээ. Тэгсэн чинь Монгол очингууд ингээд нөгөө нэг гэр мэрд чинь ингээд бөөнөрөө байдаг. Тэгээ миний ширээ мэрэж байгаа ч юм уу гүү ч юм уу ингээд тэгээ тийм юм байсан. Тэгээ манай Монгол гоё. Бас Монгол өсөж төрсөн юм чинь. За би сүүлх асуулт авсах уу? За. Яна миний цаасыг явах олцсон л юм. За. Хоёрын өнгөрсөнд чинь эн чинь ингээд энэ миний сул тал гэж боддог байсан. Гэхдээ одоо энэ бол ингээд сул тал биш юм байна. Эсвэл миний даваа тал ч гэж болох юм байна. Эсвэл даваа тал болсон ямар нэгэн тийм зан чанар юу вэ? Би өмнө ингэж боддог. Хоёр юм л чи заяа. Нэг нь миний гараад харж байгаа байдал. Би нөгөө жоох 10 жил тахтаа ингээд нөгөө флекснес амар ичдэгс ахгүй юу? Сэхүх гэж хэлэх бол жоохдод бас ойлгохгүй. Сэхнээс амар ичдэг гэсэн. Тэнгүүтээ миний энэ хэсэг ингээд талан сэхэхгүй нүүрч гэсэн адилхан. Тэнгүүт ингээд ангийнхан ч юм уу ингээд янз бүрээр дуудаж мууддаг заяа. Ингээд нөө тах мах тэр цоохор махор нөө юу юм уу гэдэг ингээд янз тэнгүүт ингээд тэрэндээ амар имзэглээл би ээжигээ амар зовоогол заяа. Энийг маань ингээд арилгаад үг ингээд тгийгээл бүр амар бүр тэрнээсээ бүр имстэй. Тэнгүүт одоо болохоор бүр октонч тийм хаалцсан. Бүр ингээд яг задгаа юм өмсөхтэй ичдэггүй ч юм уу. Яа тэрэндээ тэр нэгт байна. Харин ч би л ганцхан юм өөр хүн юм биш болохоор тийм санагддаг. За хоёр дахь нь болохоор зан чанарын үед би нөгөө нэг таалдахгүй байгаа юм ингээд амир хилчдэгээс ахгүй одоо тэгээ хэрвээ ингээд би хүсэхгүй байхад намайг ингээд хийлэх гээд ах юм бол би ер нь тийм юмд амар дургу. Тэгээ өмнө нь ингээд тэрийгээ бусад хүмүүсээ гомдоох гот ч юм уу эсвэл ингээд нэг хитрхи бүдүүлэг байдаг зан юм байна гэж боддогс ахгүй. Тэгээ одоо ингээд жоохон томроод ингээд ирсэн чинь яг миний нэгт ментал хэлт амар чухал. Тэгээ яг миний бас тав тухтай байдал бусдыг чухал ч гэсэн минийхээс өөрийгөө бас ингэж гайгүй тавих хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд ер нь үнэхээр намайг тавгуулуулаад байгаа зүйл ах юм бол хайтайхан ингэж хэлцдэг. Тэр маань бол бас яг нэг ч амар сул тал бол биш юм байсан юм байна гэж боддог болсон шүү дээ. Би болохоор миний сул тал чинь ерөнхийдөө би жоохон төвчээргүй юмд гэс юмыг аим хурдан дуусгах дуртай. Энийг хийж байгаа бол энийг даана, энийг хийж байгаа. Тэгэхээр нөгөө төвчээргүй зан чинь нөгөө decision ямар нэгэн шийдвэр гаргахад айгүй буруу болчиход идэг штеп. Бодоодаа. Тэрийг ингээд зөв юм руу оролцсон гэх юм уу. Одоо чинь ажил хийж гүйцэтгэж дуусгахдаа нөгөө төвчээргүй зан нь айгүй хөөрхөн хурд юм ингээд таскуудыг хурд хийгээд дуусчихж байгаа байхгүй юу. Тиймэрхүү л ерөнхийдөө болгосон юм байна. Тэгээ би чинь
бас жоохон түргэн урт. Энийг анинерийн байдаг юм шиг байна. Тэгээ түргэн урт төгс төрслээд уралддаг. Тэгээ хурдан гараа авчдаг. Харин тийм нөгөө нэг болж. Гэтэ түргэн уралцаа 5 минутын дараа зүгээр л болчихдог байхгүй юу? Тийм ингээд тэгдэг. Тэгээ хилэнцүүд ерөөсөө тавьж явуулдаг тэрийг аягүй хэцүү. Тэр нь харин аягүйсаа энэ хүмүүсийг улам ботер хийгээд идэм шиг лээ нөгөө 5 минут ингээд чи яаж байгаа бэ гэж загинчгуудаа 5 минутын дараа энэгийн дүү гисэн чинь хилэнцүүд ингээд энэ одоо ингээд намаа ингээд загинчаад яаж 5 минутын дараа зүгээр бол чадчихна гэх амар ингээд өсөн санаад байдаг шүү. Маа дүү тэгээд чинь миний хамгийн үгүй яддаг зангийг тастад хүнийг загинсаа ингэж хамаг үгээ хилчингүүтээ 5 минутын дараа энэгийн дүү гэж ингээд тэрнээ амар дургу гэсэн. Тийм үнэ угсаа анхнаасаа 50 байсан хүнийг ураг хүрчээд анхнаасаа ингэ сэтгэл санаа ингэж хайчаад одоо өөрөө зүгээр тий өөрөө ингэ зүг зүгээр алангатаа нэр тэр талаас нь харж үзэж байгаа юм тий нэр чамаагаас жоохон тавууд болох магадaltaй л юм биш үү тий хаш авчиж явах хэрэгтэй юм тий бид гурыг бүр гадаа харин тий дахиад нэг асуулт байна. За амар serious подкаст шиг замаар хаж суллээ. Амар надад бүр амар чухал асуулт байна. За тэгш бодлоо. Юу мартчихлаа. Наадаас яг ингэдэг за тэгэл яг би нэрээс сайн мартчихлаа. Яг юу юм бэ гэд амар өндөр хүлээлт үүсгэсэн байж байхад ингээд тэр нэг оюун санааны ингээд алгуулчихдаг. Шууд ингээд хоосон болчих тийм шиг л тарих. Албан ёсоор Путигийн тал руу би орлоо. Тийм. Яг мартчихлаа нэрээсээ. Ингээд байгаа маа чи тэг гинка клуб авчиж юу. Бүр үнхээр За чигээ. Энэ барыг санаа ночхудээ өмнөөс. Тийм би баг өмнөөс нь тэр юм биш үү гэхээр өө нэрээ тийш тэгээ заримдаа тэгж байгаа юм чинь. За Путин хэлдэ эрэгтэй хүний эрхэм гурван чанар юу вэ? Эрхэм гурван чанараа тийм төвчээртэй байх хэвээр. Гэтэ яг хуу ямар ч юм би зөндөө байна гэж. Яг хүлээцтэй төвчээртэй чинь нэг лөө. За төвчээртэй тэгээд ийм тайван тэгээд ийм миний хувьд болохоор ингээд жижигхэн детейлүүдэд амар ач холбогддог болохоор тийм юмд ач холбогддог хүмүүс маш их окей гой санагддаг. Тийм гоё эрхэм зан чанар гэж. За жижигээс тэгээд ингэ явчих гурлаа. Наад руу явуулсан. Тийм гурлаа яж. Яг наатантай ч холбоотой танаа найз залуучинд гурван эрхэм чанар байна уу? Ер нь бол байгаа. Бас яахдаг ч бэ би их чахад болдорлоо. За миний нөгөө эмэгтэй хүний хүндэлж чаддаг gentleman зан характер байдаг штэ. Тэр байна. Тэгээд бас амар protective. Тийм тэр бас эрэгтэй хүний нэг зан чанар. Тэгээд нөгөөх нь болохоор logical алсын хараатай. Тэгвэл бас нэг эрхэм чанар юм болов уу гэж ерөнхийдөө хараад байдаг шүү. Тэгээд technically хажуудаа байгаа хүнээ нөгөө амар сайн өөрөөсөө бас тийм байгаа биз харж байгаа биз яг ярьж чи шууд тархин нэг хоосон болоод ер нь бол ковидаас хойш бид бүгд ийм болсон шүү. Тийм. За би яг үргэлжлүүлэх гэж ингэ хохоход байна л та. Сая юу ярьж илээ гэж. Ер нь гурлаа юу хийж байгаа вэ гэж. За эмэгтэй хүний хүндэлж чаддаг яг тэр зүйл бол амар гоё шүү дээ тий. Одоо машины хаалга онгоолгож өгөх юм тийм юм юу дээ. Яда. хангаалгалт гэх юм байна. Okay, that's very nice. би өөрөө хаалга онгоолж чадахгүй. Шууд манай игнэ дийсэт нэсэн. Тавтамар л. Амар гоё бэка биз. Амар гоё юм гэж. Нэгт нь болохоор нөгөө ямар нэг юм дээр шийдвэр гаргахаас айдаггүй. Яг юм хүү хичдэг юм билүү? Хичдэг юм билүү гэнгээ ингээд хийж чадахгүй. Тэгэхгүй ингээд эмхтэн хүн урд нь гараад ингээд шийдвэр гаргалтуудад нь ингээд оролцоод нэг эмхтэн хүн ингээд байгаа юм шиг тийм ингээд одоо ингээд ирээдүйд штэ тэгээд айл болох юм гоё шийдвэрийг төс тас гэж гаргаад алдсан ч онсон ч ингээд явдаг тийм зоримог авах юм бол ер нь амар чухал. Үний тийм зоримог байх нь чухал. Тэгээд мэдээч халамж ер нь халамжийг тултална өгдөг хэрэгтэй. Халамжилж эрхлүүлж чаддаг хэрэгтэй хүний хажууд эмхтэй хүн бол ингээд
Тэгэл тийм ингээд even нэмхтэн хүн ганцаараа амар зөрөгтэй байгаад ганцаараа ингээд амьдралыг зүтлээд дагаад чадахгүй. Гэтэ юуны тул эрэгтэй хүн хажууд байгаа л чаддаг байсан ч гэсэн би тэр хүний хажууд чадахгүй байж болно шүү дээ. Жижи бүдэ хоёрын хажууд би чаддаг байж болно. Гэтэ хайртай хүнийхээ хажууд би тэр зүйлийг чадахгүй баймар байна. Тийм сул дөрөө байхыг хүсэж штэ. Тийм нэг тийм гоё эрхлүүлдэг амар юм халамжилдаг бүр юм халамжийг нэрээс тултална гэж яадаг. Тэр бол айгуу чухал. Тэгээд дараагийнх нь болохоор юм supportive байх юм бол дэмждэг. Яг юун дээр нь ч ингэж тийм билүү тэгч тийм билүү гэх тэлтэй ингээд тэрэнд нь ингээд гоё бүр ингээд бүүст тэгээд гоё шатыг нь тавиад бүүстлээ дараас нь түлхээд өгдөг. Тийм зан чанар нь амар чухал гэж байна. Би нэг саяхан юм уншсан байхгүй юу? Ингээд залуу мэн гэж заяа. Хэрвээ чиний одоо дэрэгдсэн байгаа эмэгтэй хүн тийм нүдэнд нь гал цог асахгүй нүднийх нь гал унтраад байвал чи ингээд түүн тохирсон түүнийг хайрлаж чадчих байгаа гэсэн үг биш шүү. Тийм болохоор зүгээр ингээд зам тавиад өг гэсэн утгатай юм шсахгүй. Энэ бол үнэн шүү дээ. Хажууд нь байгаа хүн нүдэн галтай юм гэрэлцэн юм амар гоё байх хэрэгтэй байхгүй юу? Тийм тэгжиж чинь гоё амьдралын утга учир байгаа. За миний асуулт дууссан. Ингээ болсон. Техник одоо баг 20 баг ингээ болж байгаа шүү гэн тий. Тэгээ амар гоё яриа хэлээ. Тэ хурдан мөртлөөс нэг юм харин тий. Тэгээ тийм яг энэ бөөд юм шиг шиг үзмээр амар алуулчихсан. Би баг хувцас тайлаа шид ингээ алцгаа. Чи тэрийгээр зүгээр чон баага мааваад хөөгч. Ингээл ихнэ мэдхгүй сууж яг ингээл гид өвүүлэл ингээл босоо явсан чинь ингээ чоргуулчд бүр ингээ тэр нэг юм юм уугаар ингээд юм мөвгөрөөр дамжаад палаж малажны доогоор дамжаад орсон. Йоо энийг яг энэ нуруунд дээр хатсан зүйлсийг шумуул гэж хэлээч. Ядаж шаргуулж биш хэлээч. За тэгээд өнөөдрийн бид гурийн хамтын ийм гоё хөөрхөн октын яриатай хамт байсан баярлалаа. Тэгээд манай өнөөдрийн спешиал гол зочноор Ардын жижиг байлаа. Тэгээд бид гурийн YouTube сувгуудыг гоё subscribe хийгээрэй, бичлэгнээрээ лайк дараарай. Тэгээд бичлэгтэйгээ хамт байсан баярлалаа. 1 2 би энэ гэж хийдэж шүү нэрээ. 1 би энэ гэж Instagram. За 1 2 3 би энэ. За bye bye.